Шилт металлогийн өнгөрсөн 7 хоногт 2 таараад 5 гарагт 1 удаа бям гарагт 1 удаа гэдэг 2 одоо буулгаад авцсан байгаа. Том багийг 2 дараалж чадсан. Тэгэхээр нэгсэндээ одоо бас олон хүлээн дарсан юм ажлууд болсон даа өнгөрсөн 7 хоног. Маш игвэл доорсон, залаад өгсөн. Сумын хазар 3 онооны шийдэлтний амжилттай болсон. За ерөнхийдөө санаачтай хувьд бол одоо танил болчихлоо шүү. Хоёроос United бол бас сүүлийн 2 өдрөд маш тогтмол тоглосон. Анх бол ёлов тоглож байгаад тий. Бага зүг болчлоо гэдэг юм уу да. Дахиад амжилттай Сумын хазар яг хөлгүүдийн эсрэг нэг тоглолт одоо Мукбатарч байд юм байна. Сумын хазар ингээд залуучууд Балжин ям гэдэг энэ залуу тоглогчдод их сайн тоглож байсан. Санагдаж байна. Тасалжуулагч хэнийг суулгасан юм байна. Дүлгөөнийг ер нь суулгасан юм байна. Яагаад гэвэл үлрэлсэн ихний тоглолтууд бас төдийлөн яг өнгөрсөн үлрэл шигээ. Ялангуяа өнгөрсөн өдрийн дундуур санагдаж байна. Аз өөр шигшээ өгдөр одоо байгаа юм шүү дээ. Ингээд энэ багт орж ирсээр ер нь тодорхой хэмжээ байна. За ер нь тоглолтын хэмнэл Дархан Юнайтедийн талд яваад байна уу да гэтэл Бөмбөг тастаа Дахмад Гилберт 2-ыг авлаа. За 3 оноор төвийн тоглогчтой гаргаж ирээгүй байгаа нэг сонирхолтой ч залаад өгсөн төгөлдөр 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Багийнхаа 11 хоног Сэдвал ороод ирсэн шалаад өгсөн дамжуултыг харамсалтай төгсгөж чадсангүй ихтэй тулган аваад 2 оноор багтаа авчирлаа. Хамгаалтыг хийж байгаа харагдаж байна. Ахмад хоолын шидэлтийг гүйцэтгсэн гитарчин залуу Батөрийг аргалаа гараад ирсэн зүүнд оролцсон доотлогоо оноочтой болсон. Өндөр тоглогчийн эсрэг хоёр доотлогыг амжилттай болгож чадлаа. Мэдэрсэн байгаадаа оноо авцсан түрүү. Ер нь Ахмад Гилберт бол сэтгэл зүйн те нэг тоглолт нь гоё болоод ирэх юм бол ер нь цаашаа ингээ гоё болчиход идэг. Жавж руу гаргаад өгсөн их сайхан аваад шууд чийдсэн шийдэлтний оноочтой болсон. Их сайхан. Энэ тоглолтын анхны 3 оноо дэшээ явах хордлого ерөөсө хийхгүй. Уг нь бол яг нэг эсрэг нэгэд байлаа шүү дээ. Байрлал. Дундын шидэлтийг гүйцэтгсэн. Шидэлт мөн дунд байна шүү. Суулгад ирсэн Бөмбөг. За явсаар угаад дотлогоо амжилттай болгосон. Саяных шиг те ер нь нэгүйтсэн нөхцөл байлаас Патрик өөрөө навж чадсан. Юнайтедийн дотлогоо Дашачир багийнхаа оноо. Хамгаалалт нь бол маш сайн. Хөлбөрөөд 2 оноо амх авсан. Хамгаалалт бол арай жоохон хоцорч шилжээд байсан да. Джонсон дундын шидэлтийг гүйцэтгээд амжилттай 24-24. За энэ сүүлийн тоглолтоо өгөөд өөрөө дотгошоод зөрөөж хахад орчлоо. Майк Ахмад руу атгуулсан нэг хөл дээрээс үнэхээр уран тоглогчоо. Горондоо тайсаргаа довтлооны секунд унтсан да. Ахмад холын шидэлтийг гүйцэтгсэн Ахмадын шидэлт амжилттай 2 дахь удаага холын Ахмад Гилбертийн хувьд болон тоглолтын 14 тоног авсан байна. Дүлгөөн шийдэлтний амжилттай болсон. Энэ тоглолтын анхны оноогоо багтаа авчирлаа. За ер нь 7 секунд багасах юм бол Ахмад өөрөө тоглоно доо. Довтлогоо оноочтой болсон. Гоё довтлогоо. Түүнээсээ баруун шилжиж. За нээлсэн ч нэлийн удаачлаа да Бөмбөгийг өөрөө шидхийг шидэж байгаа юм байна. Шидэлт нь унсан. 33 голоо өгсөн, буцаагаад өгсөн Джонсон алдаатай довтлогоо амжилттай болсон. Нүдний шидэлтийг хийхэр болж байна. За энэ авсан. Тулг өөртөө зай гаргаад голын шидэлтийг гүйцэтгсэн. Тулгын шидэлт унж байна. За Сумын хазрын стений нүүрэн дээрээс нь шидлээ. 3 эсрэг гуруулаа гарч ирсэн. Дамжуултыг өгсөн эвгүй байдлаас дамжуулсан. Довтлогоо амжилттай боллоо. Марлон Джонсон 2 оноо байгаад энэ да маш сайн хамгаалалт байсан. Дахиад нэг илүү пас тулг хоолын шидэлтийг гүйцэтгсэн. За Мат Гилберт зүүн яг л үндсэн довтлогыг 2 оноо авлаа. За энэ үед Дархан Юнайтед буцаагаад Бөмбөг таслагчаа Мак Уильямс урагшаа гаргаад өгсөн Батбаяр 2 оноо 44 дээр дахин оноо тэнцэж байна. За гэхдээ өндөр намын зүр бараг байхгүй. Мад бол тоглосноо 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Өөдөөсөө зэрэгцээд офлайн цаг дуусах зэрэгцээд шийдсэн шийдэлтний амжилттай болсноор байрал дээр боломжтой тоглогчтой байвал сая стрэ нэлээд оруулаад байгаа. Шидэлт хийгдсэн цэнгээр 3 тоглогч. За доор бол өндөр нам бодханж үүссэн тоглоом авчтай болсон. Өндөр хамгаалагч эсрэг. Тоглоом 2 эсрэг гуруулаа гараад ирсэн. Джонсон дөө мөн шилжсэн. Джонсон 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Дараас нь тоглоомнуудыг Дархан Юнайтед нэслэсэн. Залаад өгсөн Сумын хазар шидэлтэй байгаа. Джонсон 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Джонсон
Дараасан шилдэлтүүдийг амжилттай болгосноор зөвхөн хамгийн хүсгүй байсан зүйлүүд нойломжтой хөрөөд өгсөн завар аваад довтлогоо амжилттай болгосон. Ант Уильямс. За Ант Нельсон Джонс хоёрын хоцлог яг харагдсан. Бөмбөг дахиад таслагдсан. Нельсны хүчтэй тоглолт амжилттай. Дархан Юнайтед багийнхан 3 дугаар үе дээр Ахмад Гилбертийн хувьд бол яг энэ Джонсны хийж байгаа хамгаалтуудаас гарахгүй байна гэдээс энэ удаад харин гарч ирээд Яг тэр учраас ер нь дамжуултууд гоё явж гин. Яа, гоё дамжуултууд явсан. Шийдэлт амжилттай болсон. Дархан Юнайтедгийн бөмбөгийн шилжилт маш гоё байлаа. Тэргүүд амжилтууд яваад байна да. Доор Балжин ямын тоглоом дээр төгөлдөр хаалт хийсэн. Юнайтедийн нэг хамгийн том авууштай, ашигтай болгоод байгаа байр. Майкл Уильямс бөмбөгтэй шууд ходон шилжилт үүсгэсэн Майклийн шилдэлт ойж байгаа дунж байна. Шилдсэн 3 дуурын зүйлстэй. Ходон шилдэлтийг үүсгэсэн шилдэлтэн дахиад дунж байна үзэгчтэй. Мөнх бадар гарч ирсэн. За голоогод явсан гоё явсан да. Довтлогоо онооштой. Нэмэлт нэг тийм. Гайхалтай. Заслан авсан. За доошоогоо натгуулъя гэж ярьсан юм байна да. Дахиад Болбрит цагирган дээрээс хүч бонсын тоглогчдын сэтгэл зүйн сэргээд ирсэн байгаа. Зүүн дайрсан. Довтлогоо онооштой болсон. Майк Уильямс. Нельсон хоёрын хинэж таарсан юм боломжийн хамгаалчаад байна. Урагшаа бөмбөг таслагдсан, гаргаад өгсөн 2 оноо. Тэгсэн шүү. Нельсон 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Олон тааруу шийдвэрүүдээс гаргаж тоглоонд орох боломжтой. Завжин дээр нэг хүн суларцсан байгаа. Дашаачир дахиад амжилтыг өгсөн Балжин ямын тоглохоо амжилттай нэмээд алдаатай болж байна. Яг л нэг ийм хурдан тоглохоонд Дүсгөн зөрөөд орсон залаад гоё хараатай өгсөн дөө. Нельсон донны зам үтсэн шийдэлтэн амжилттай болсон. Багийн даах 8 дахь онооны үед Дүсгөн нөгөөдлөөс дамжуулсан Татока 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. 11 онооны зөрөөд орлоо. арай дутж байгаа харагдаж байна. Дахиад Сэргэлэнбаатар холон шилдэг гүйцэтгэсэн Сэргэлэнбаатарын шилдэг амжилттай. Дахиад гаргасан холон шилдэг гүйцэтгээд алдсан өөрөө 2 дахь холоныг үүсгээд нэмээд тогтсон амжилттай. Нэмээд алдаатай. Нэмэлт нэг шилдэг гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Дархан хотын баг, Дархан Юнайтедийн залуучууд ийхүү 87-81 харьцаатайгаар Сэлэг Бодолс багийг буулга авч чадлаа.